Шилүүстэй суманд гарсан ноцтой хэрэг. Сумын төвийн хүмүүс тэр чигээрээ шуугилдаад явчихаж ихэнх нь содхүүг мөнгө аваагүй гэж итгэж шуугсан ажээ. Тэгвэл тэр мөнгийг хэн авсан юм бэ гэж даргаыг асуухад мархаа хүү мэдэхгүй хэмээжээ. Нэгдлийн дарга Дэмийл содхүүгийн хамаг хувцсыг нэгжиж үзээд энэ хүн аваагүй болтой. Тэгээд ч мөнгө жижиг төмөр авдартайгаа алга болсон байна. Морьтой хүмүүс авч яваад л зүгтаачихлаа. Ерөөсөө аймгийн сэргийлэхэд мэдэгдээ. Хотоос туршлагатай мөрдөн байцаагч дуудуулъя хэмээжээ. Ахмад Батсүхийн Шилүүстэй суманд өргөдөж ирсэн учир явдал ийм ажээ. Мөрдөн байцаагч Батсүх Загд Самбар хоёрыг хөдөөний ил хулхан сумын төвийнхэн үлгэрийн баатрууд морилоод ирсэн юм шиг л сонирхсон байна. Сумын төвөөр хотоос мундаг мөрдөн байцаагч ирж гин өнөө хулгайчийг ганц хараад л барих юм байх гэсэн яриа тархжээ. Ахмад Батсүх мөнгө алдагдсан бүхий л байдлыг наривчлан судалжээ. Контор, кино гарч буй газар хоёрын хоорондын зайг хэмжиж мархаа хөөг явуулж хүртэл үзсэн байна. Авдрыг төмрөөр хялбархан хөшөж онгойлгосныг бодоход нилээд хүч тэнхээтэй. Энэ мэтийн ажилд дадлагтай хүн байж болох байв. Шилүүстэй суманд энэ мэтийн том хулгай хийчих ямар хүн байна? Хэрэг гардаг өдөр гаднаас ямар хүн ирсэн? Ямар хүн гадагшаа явсан, тэр шөнө ямар хүмүүс согтуу байсан гэд олон чиглэлээр судалгаа явуулжээ. Тэр бээр мархаа хөөг өмнөөс суулгаад чамайг кино үзэж байгаад контор руу гүйж ирэхэд содхүү үнэхээр таарлцсан уу гэж асуухад тэр бээр үгүй гэж итгэлтэй хэлжээ. Нэг ёсондоо содхүү түүнийг алж хятхаас наагур загнаад зүрхэнд нь орчихсон хэрэг. Ахмад Батсүх манаач хэмбэ гэдгийг судалтал сэтгцэн эрүүл бос болохыг мэдэж авчээ. Содхүүгийн хувьд өмнө нь хулгайн хэрэгээр шоронд орж байсан. Ер нь юу л бол юу хийчихээр догширсон этгээд байсан бөгөөд хамгийн гол нь түүнийг үннээр гэрчлэх ёстой мархаа хүүгийн үгүй гэдэг үг бүхнийг чөдөрлөж орхижээ. Хэрвээ мархаа хүү содхүү надтай конторын үүдэн дээр таарлцсан гэд хэлчихсэн бол асуудал өөр тишээ эргэх байлаа. Кино гарч байх үед содхүү хаана байв? Мархаа хүү анх содхүүг яагаад хардах болов гэдэг асуулт Ахмад Батсүхийн тархийг гашилгаж эхэлжээ. Төдөлгүй Батсүх содхүүг мөнгө хулгайлсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд түүнийг дуудаж уулзахад тэрбээр их л итгэлтэй ярьж өөрийгөө гэмгүй гэдгээ үнэмшүүлж чаджээ. Гэсэн ч Ахмад Батсүх та гэмгүй хүн байна гэж зориуд хэлж түүнийг явуулсны дараа нэг итгэлтэй хүнээр бит үхэн мөрдүүлжээ. Гэвч содхүү сэжигтэй зүйл гаргасангүй. Ахмад Батсүх тэдний дээрээд буцсан зэрэгэлдээ сумын нэг эрийг замдан цаатуулж нэгчээд юу ч олсонгүй. Мэдээж догширсан хулгайч хинч байлаа гэсэн хажуухан талд нь мөрдөн байцаагч мөрдлөг явуулж байхад юу боллоо гэж сэжигтэй зүйл хийж өөрийгөө барьж өгөх билээ дээ. Мөрдөн байцаагчийг сумаасаа яван явтал огт гэм зэмгүй цайлган цагаан хүний дүр товирж таарна шүү дээ. Ахмад Батсүх Шилүүстэй суманд 7 хоног ажиллаад буцахынхаа өмнөх өдөр мархаа хөөг дуудаж уулзаад "За чи яг үннийг хэл. Хэрэг гардаг өдөр содхүү чамтай конторын үүдэнд таарсан уугүй юу?" гэхэд бас л үгүй гэж хариулжээ. Тэгвэл чи яагаад анх хардах болсон юм бэ гэж асуухад санаандгүй хэлчихсэн юм. Содхүү намайг алах гэж дайрсан. Түүнээс би өгтлээ айж байна хэмээжээ. Ахмад Батсүх содхүүг яавч зүгээргүй гэж дүгнээд хот руу буцахдаа түүнийг баривчлаад улаастай шоронд суулгажээ. Тэгээд хотод ирээд гүнсэн хурандаад байдлыг танилцуулаад мөнгө хулгайлсан хүн содхүү мөнгө гэдгийг нотлох юм одоохондоо алга гэж учирсан байна. Маргааш нь хурандаа гүнсэн Ахмад Батсүх хоёр улсын ерөнхий прокурор Яндан Дүүчерт байдлыг танилцуулжээ. Тэгтэл прокурор учиргүй уурлаж ямар ч баримт нотлохоогүй хүн хордлоо, хууль гажуудууллаа. Одоохон өөрийнхөө мөнгөөр завхан руу цахилгаан явуулж гэм зэмгүй тэр хүнийг сул гэж үүрэгджээ. Ингээд содхүү суллагдсан байна. Үүнээс олж Ахмад Батсүх эгээтэл цалаа авахулчихсангүй. Харин хойдон жил нь хэргийн учир тайлагдсан бөгөөд Ахмад Батсүхийн сэжиглээд байсан содхүү чийг даасан газрын үнэр шингэсэн аравтын дэвсгэртүүдээр 8 хийж эхэлсэн байна. Үйл нэрсэн хулганд муурын сахлаар оролдоно гэх чинь л эндээ. Завхны сэргийлэх түүнийг тэр дорн баривчилж хорьсон бөгөөд гэмт хүм гэлбэлзэн гихчээр төрөлхийн хулгайч содхүү
Тун ядах юмгүй хэрэгээ хүлээгээд зогсохгүй. Сумын контороос холгүйхэн болсон жижигхэн төмөр авдартай мөнгөө гаргаж өгсөн гэдэг. Тэгээд тэрээр энэ хэрэгтэй олон жилийн ял шийтгүүлэн халахын шоронд насаа барсан гэдэг. Нар хажид сүмийн гэлэнмаагийн тусламжтай илрүүлсэн хүн амны хэрэг. Мөрдөгч Костёрын энэ мэт илрүүлсэн онц ноцтой олон хэрэг цагдаагийн түүх номонд орсон байдаг. Одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны цагаан сарын шинийн нэгэн болж хөгшөд дээр очиж золгох гэсэн хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Согтуу хөлчүү ирчүүд ч хөлхөлдөж дуун чангарч дураараа ажиллан танхаарах нь энэ үхэнд. Нийслэлийн 4-р харуулалт 10-аад согтуу ирчүүл хоорондоо зодтолдоод нэг-нэгээ хутгалж амь насыг нь буснуулсан хэрэг гарчээ. Хэргийн газар шуурхай хэсэг очиход хэрэгт дурлсан хүмүүс бөөгнөрөн хохирогч замын хажууд хэвтэж байлаа. Ингэж нэгэн залуу хорвоогоос хальж гэмтэн зайлж амтсан аж. Шуурхай зөвлөгөөн болж хэргийг 5 хоногийн дотор илрүүлэх шахуу өргөгчээ. Хэн нутгалсан бэ гэхээр тэргээд хилээд өгөх хүн гарсангүй. Ажлын хэсэг уг хэргийг 5 хоног шалгаад тогтоож чадаагүй тул туршлагатай чадварлаг хүнд шилжүүлэн шаардлага зүй ёсоор гараад иржээ. Энэ хэргийн цаана гарах хүн нь ахлах мөрдөн байцаагч хошууч Костёр л байна гэж дарга нар зөвлөлдөөд түүнд онцгой өргөгчээ. Хэргийн газрын үзлэг хийгдсэний маргааш нь байцаагч шинжээч дахин үзлэг хийж эдмүрийн баримт болох цустай хутгийг бургасан дотроос олж авчирсан боловч анхаарал болгоомжгүй хандснаас хутганы ишнээс бэхжүүлэх гарын хээг буснуулсан нь эрүүгийн ажлыг улам хөндрөөлөв. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал байлаа. Хэрэг гарах үед тэнд байсан хүмүүсээс хэн хотхтой байв гэхээр бид согтуу байсан анзаараагүй гэж ам таглана. Магадгүй ингэж хариулахаар хуйлдсан ч байж болох ажээ. 10 жил нэг ангид суралцсан найзууд нёгийгээ барьж өгнө гэдэг хүнд асуудал билээ. Мөрдөн байцаагч ээдрэтэ энэ хэргийг илрүүлж болмоор ганцхан гэрч олцоход л хамаг хэрэг шийдэгдмээр санагдаад байж. Зодоонд оролцсон хүмүүсийн байрлалаар гар зураг үлдэж хэн нь хохирогчд хамгийн ойр байсныг тогтоохоор оролдов. Хохирогчийн араас гиндүүлэн довтолж хутгалсан учраас залуусын байрлалыг зөв тогтоох нь чухал байлаа. Олон хувилбараар үдсээр 3 хүнийг сэжиглэн шалгаж эхлэв. Гэвч гэрч өгөө учраа хүн амны хэргийг хүлээх хүн гарсангүй. Мөрдөн байцаагч ой ухаанаа уралдуулан олон янзын юм төлөвлөн ажиллаж уг хэргийг илрүүлэх аргаа эрэлхийлж өдрийн бодол шөнийн зүүд болсон ойлгомжтой. Өдөр шөнө ээлжлэн өнгөрсөөр 3 сар болсон ч тодорхой үр дүн гарсангүй. Байцаагч зөн совингоор Батүлэг гэгчийг сэжиглэн энэ хүнээс гарцаагүй гэж шалгав. Харамсалтай нь ямар ч нотлохоогүй хоцорчээ. Батүлэг бол урд өмнө танхаан хэрэгээр ганц удгийн мөрдөнд хэд хоригдож байсан. Рецидив хэрэгтнүүдтэй нийлдэг мөрдөн бол ёстой түүний хувьд 2 дахь гэрн байлаа. Сэжигтэн Батүлэг ганц удгийн мөрдөнд орсныхоо дараа буюу 56 хоноод өлсгөлэн зарлаж баахан сенсац дэгдэв. Хяналтын прокурор мөн олон нийтэд хандаж би хэлс хэрэгт гүтгэгдэж байна. 30 хэд оны их хэлмэгдүүлэлт, эрүүшүүлтийг биеэр амсаж явна гэх мэтчлэн бор шувуу нисгэж түүнийг нь дуйлаант хэрэг, жигшүүрт хэрэг сониноод уралтан түмэнд дэлгэж байлаа. Батүлгийн арга ирийнхэн ч гэсэн хошууч Костёрыг айлган сүрдүүлж чи хүүг минь хэлмэгдүүллээ. Чамд гомдолтой. Чи хэлс хэрэгт хүнийг олон сараар цагдан хорж тамалсан. Чамтай хариуцлагад тооцно. Эн чин ардчилсан Монгол улс биш юм уу гэмээн шуугджээ. Прокурорын зүгээс ч удаа сануулга авсан мөрдөн байцаагч хавтаст хэрэгээс овчлон хүн амны эзэнгүй хэргийн төлөө өдөр шөнөгүй зүтгэжээ. Ашгүй нэгэн гэрчийн сэжүр олдов. Оросын Албаны улсын Свердловск хотын Уралын их сургуульд сурдаг од жаргал гэх оюутныг Монголд дуудан ирүүлж асуухад Лада машины гэрэлд Батүлгийн гарт нэг юм гяс хийх шиг болсон. Ер нь тэр хутгалчилсан байх магадaltaй гэсэн байна. Од жаргал зодолцсон залуусын байрлалыг тоймолж хэлсэн нь мөрдөн байцаагчийн төсөөлтөд бараг таарав. Сэжигтэн хохирогчийн яг ард хамгийн ойр байсан тогтоогдлоо. Энэ бол хүн амны хэрэг илрүүлэх цонх нэгдэж байна гэсэн үг. Сэжигтэн Батүлэг мэдээж үүнийг үгүйсгээд зогсохгүй няцаана. Тэгвэл яах вэ гэсэн тактикийг мөрдөн байцаагч Костёр боловсруулсан байна.
Алуурчин итгээд шоронд хэвтэгтээ яаж ялаас мултрахаа нарийн тооцоолж байсан учраас түүний ухааныг давж гарах ёстой. Хошууч мөрдөн байцаалтанд сайтар бэлтгэн Батбэлэгтэй уулзаж гар зургаа гаргаж үзүүлээд чи хохирогч мөнх баярын ард зогсож байсан байна. Чи гэнт огцом ухарч холдох үед талигаач унсан. Чи тэгээд түүнийг хутгалж хөнөөсөн бидтэй хэмээн толгов. Халахын аавын хөвгүүд Бат цагааны шоронд ороод үсээ зулгааж үгээ бардаг бол Батбэлэг харин ч өнгө зүс орчихсон Педгэр амтан. Энийг чинь нотлох баримт гэх үү? Сүрдүүлэг гэх үү? Эсвэл таамаг юм уу? Хэрвээ би талигаачийг хутгалсан бол хутганд миний хурууны гарын хээ байх ёстой. Та гаргаад ирэлтэй хэмээн хөт инээсэн байна. Костёр хошууч шатрын өрг дээр маданд орсон ноён шиг болсон ч маднаас өөрөө гарах гарцхайв. Прокурорын хүчтэй эсэргүүцлийн дарамтаар Сэжигтэн Батбэлгийг суллаад тавьчихжээ. Хориод байж байгаа сулахгүй мөрдөн тандалт зэргийг ашиглахаар шийдсэн аж. Батбэлэг мөрдөнгөөс суллагдаж гарсныхаа дараа 7 хоног орчим 3-4-р хорлын эцэс Москва рестораны хаваар архитаж баахан баярлжээ. Чингээд тэрбээр нэг өдөр ээжигээ дагуулад нар хажид сүм дээр очиж. Нар хажид сүмийн гэлэнмаа хүүхнээр 3 хоног харын талын ном уншуулв. Энэ бүхнийг мөрдөж байсан Костёр хошууч өнөөх гэлэнмааг дуудаж Сэжигтэн залуугийн талаар тодруулга авчээ. Гэлэнмаа эхэндээ үйлчлүүлэгчийн нууц буддын улаан шашинд бусдын зовлонг хэн нэгэнд хэлж болохгүй гэж заадаг хэмээн гэдийв. Гэвч мөрдөгч маань мөнөөх гэлэнмаа хүүхэнд учир байдлыг ойлгуулж арга ивийг нь олжээ. Гэтэл гэлэнмаа бүсгүй. Хэдэн сарын өмнө Батбэлэг ээжийнхээ хамт ирээд та надад хэрэг төг муухай зүйлээс холдуулдаг хүчтэй ном уншаад өгөөч. Миний зүудэнд талигаач болсон хүн үзэгдээд байдаг боллоо. Би үүнээс болоод байнга хар дардаг гэсэн. Ингээд би лүүжин тавьж хар цагаан хил амдардаг улааны шашны тарныг 3 шөнө уншиж өгөхөөр болсон. Уншиж байхдаа би түүнээс чи хэлс хэрэгт толбогдсон юм уу? Эсвэл хийсэн хэрэгээс зогтааж байгаа хүн үү? Надад үннээ хэлж байж номын жүд хүч таныг аварна гэхэд Батбэлэг санаа алдан хэсэг дуугүй суусан. Тэгснэ тэр уг нь би энэ хэргийг хийх нь хийсэн юм. Ямар ч байсан шоронд ормооргүй байна гэлээ. 6 хоног таринаа цааш уншуулах байтал гэнэт алга болсон. Сая хурж ирээд үлдсэн 3 өдрийнхөө тариныг уншуулад гарахтаа би таны шившлэгтээ тарины хүчээр гайгүй гарчихлаа. Талигаачи араас ч гэсэн майнын өрөөл тарин ном уншуулнаа хэмээн хэлж байсан гэжээ. Ингээд мөрдөн байцаагч Костёр Батбэлгийн биед үслэг хийжээ. Хувцсны халааснаас төв төсгээр битсэн тарин гараад ирсэн байна. Тэрийг гандангийн санжаал амаас асуудал хүнийг гэмт хэрэгээс гаргадаг тарин юмсан ч. Тухайн үед мөрдөн байцаагч эн чин гэмт хэрэгээс гаргадаг тарин юм уу хэмээн Сэжигтэн залуугийн царай руу анхааралтай харуул. Мэдхгүй би мөрдөнд хамт хоригдож байхдаа нэг нөхрөөс авсан юм хэмээн хачин царайлжээ. Костёр хошууч тэгвэл чи хэнээс авсан юм бэ? Хамт хоригдож байсан Эрдэнэ төрөөс. Тэр залуу ял аваад шорон руу явчихсан гэжээ. Костёр шарав самбаа ухта Эрдэнэ төрийг хорих газрын компьютераар хайвал мөнгөн мортын шоронд ял эдэлж явсан байна. Хоригдол Эрдэнэ төрөө. Би тэрэнд тийм майнын үсгтээ тарин өгөөгүй. Тэгээд ч би шашин шүтдэггүй. Батбэлэг нэг удаа эргэлтээр гарахтаа гаднаас авчирсан. Орой 11 цаг үед камертаа уншдаг байлаа хэмээн мэдүүлжээ. Иймээс Батбэлгийг дахин цагдан хорив. Хэд хоногийн дараа мөрдөн байцаагч хурч ирээд "За залуу минь, гिचнээ худлаа айлж чулуу хөөлөх юм бэ. Чи гэмт хэрэгэ хаацайлах даанч явуургүй арга сэтгэх юм. Байтлаа бүр хутгалж алсан эрийнхээ хэргийг шашин тарны аргаар дардаг болоо юу" гэхэд мөрдөн байцаагчаа би ардчилсан Монгол улсын иргэн хിവэрээ шүү. Би шашин шүтэх хэрэгтэй юм байгаа үстэй. Энэ талаар үндсэн хуулинд ч би хэмээн томорчээ. За яах вэ? Шашин шүтэх, эс шүтэх чинь таны хэрэг. Энэ тарин чинь гэмт хэрэг үйлдсэн хүн хэрэгээс мултрахын тулд уншуулдаг улааны шашны мэгзэм юм билээ. Бас нар хажид сүмээр талигаачи араас майнын өрөөл хийлгээд явж байсан байхаа гэвэл Батбэлгийн царай барс хийж уруулан үл мэдэг чичирснэ. Хин тэгж байна? Ээж чинь өчигдөр нар хаждын гэлэнмаа гүнзэг ихчээр уншуулсан гэхэд Сэжигтэн залуугийн царай ховхай цайснаа.
Би энэ хэргийг үйлдсэн үнэн. Талигачийн ар нуруу хутгалсан хэмээн үннээ өчжээ. Ийхүү хагас жил мөрдөгдсөн хүн амны хэрэг илэрч Ядамдоржийн Батүлэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 186-гийн 2-3, 2-6-г үндэслэн 13 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Нүрдэн байцаагч хошшууч Костёрын нөр их хөдөлмөр шургуу ажиллагааны хүчинд гэрчүүдийн мэдүүлэг тарин цусны долб ихээхэн хэрэг болсон байдаг. Хэрвээ бурхан гэж байдаг юм бол цэвэр ариун байх үсэ. Иймээс шудраг үннийг мөн алуурчныг олж өгөхийн тулд таринаар дамжин бурхан тусалсан байхыг үгүйсгэх аргагүй.